Монгол улсын 3 хүн тутмын нэг нь хүүхэд. Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр нь зөвхөн хүүхдийн эрх асуудлыг ярилцаад өнгөрөх бус тэдэнд чиглэсэн дөрвтэй бодлого хэрэгжүүлэхийн чухлыг статистик мэдээллээс харж болно. 1.3 сая хүүхдийн 1 саяын цэцэрлэг сургууль суралцж байна. Тэдний хэдэн хотод хөдөөд амьдардаг бол мөн аав ээжүүд хүүхдэд ямар нэр өгөх дуртай байдаг талаар мэдээллийг зочин хөтлөгч төгөлдөгт хүргэнэ. Замбяны хүүхдүүдээ хүүхдтэй холбоотой та мэдээллийг хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд 17 настай хүүхэд 1.3 сая хүүхэд харин 36.1% нь 3 хүн тутмын 2 нь томчууд 1 нь хүүхэд. Хүүхдүүд нь харин 663,350 бол охтууд нь 631,604 байна. 2025 он төрсэн хүүхдийг харуул нийт 56,222. Хүн 29,043, охин нь 27,179. Хотод 38,806 хүүхэд мэдээлсэн, хөдөөд 17,416 хүүхэд мэдээлсэн. Дараагийн дэлгэцээс төвчийг нь харуул 5-9 насны хүүхэд хамгийн их. Хүн 200,000, охин нь 189,000. Нийлээд 389,000. Хамгийн их нь 5-9 нас байна.